Мохотын төрлөөс давцсан Английн төрөл Босны гэж зарсан шүү дээ. Ханы өөрөө ачлаа заяа. Гууны зам дээр хурд итрүүлж тавьж байна. Хүүхдийн амь насанд л санаад байна. Бид нэр яг хүүхдийн чинь төлөөл хяналт явж байна. 2025 онд 17 настай 15 настай 2 хүүхэд амь насаа алдсан. Үнэхээр харамсалтай. Хоёр дугуйс тээврийн хэрэгслээр одоо тодорхой хэмжээний хяналт шалгалтын ажлууд одоо хийгдээд 10 гаруй хоног бол өнгөрч байна. Тодруулах юм бол суран буюу хоёр дугуйт тээврийн хэрэгслийг заавал 18 нас хүрсэн Английн жолооны өмнөхтэй хүн бол унна гэсэн одоо шийдвэрийг бол гаргасан байгаа. Тэгвэл уг шийдвэр дээр үндэслээд тээврийн цагдаагийн хэрэгслээс 30 гаруй одоо хоёр дугуй цахилгаан хэрэгсэлтэй албаагчид ажиллаж эхлэх байгаа юм аа. Тээврийн цагдаагийн албанаас цахилгаанд энэ дугуйт тээврийн хэрэгслийг одоо мотоциклийн ангилд оруулсантай холбоотой хяналт шалгалтыг болохоор хийж байна. Өнөөдрийн үед нэг юм их зөрчлөө хэдийг илэрүүлсэн бэ? Одоогийн байдлаар гарч ирсэн дөрөвдөх нь одоо энэ болж байна. Тэгээ дөрвийг одоогоор саатуулаад жоохон лав гэж байна. Нэмэрхүү зөрчил байршлын хувьд нь хаагуур хамгийн ихээр үйлдэгдэж байна. Хаа уул дүрэг баян зүрхийн нутаг дэвсгэр ер нь голдуу их байгаа. Ахлах ангийн сурагчид маш ихээр ингээд сургууль орчмын бүс хичээл тарах үеэр бид хөдөлгөөнд оролцож ар гэр асран хамгаалалтанд хүлээлгүй өгөөд 401-д торгуулийн арга хэмжээ авч байгаа. Энэний талаар ер нь ойлголтгүй тэгээд ер нь эсэргүүцэх хандлагатай л байна да ер нь бол. Иргэд маань яг стандартын дагуу толтой гэрэлт одоо улсын бүртгэлийн дугаар үзлэг онцлогоо татвар даатгалтай хамрагдаад эвэрчлэгээ авсан. Жолооны үнэлгээ авсан. Яг стандартын дагуу ингэ явж байна. За ингээд энэ Английн тээврийн хэрэгслийг стандартын дагуу Английнхаа үнэлгээтэй ингэ явж байгаа тохиолдолд хөдөлгөөнд орцсноо дөрмийнхэн дагуу. За баярлалаа. Чи одоо өнгөрсөн жилээс Англи нэхэд байгаа. Тэрнээс байгаагүй. Тэгээ өнгөрсөн жилээс юмнуудаар ихлээр бүх юм номж орохын дагуу наад явчихаар. Одоо өөрснийх асуудал байгаа. Одоо зам дээр дөрмийн бос явж байгаа. Вэли хийж явж байна. Бичиг баримтны яг үед сундлаад явж байна. Касахгүй явж байна. Тэгээд явгууны зам дээр хурд итрүүлж тавьж байна. Өчнөө бол хүүхэд явж байгаа дондор нь давхилтай тэр чинь тэгэл өөрсдөөс л болоод байгаа байхгүй юу? Одоо хэдэн настай? Одоо 16 таа. 2 жил үлээсний дараа жолооны гүрт суугаад тэгээ 18 нас хүрээд энэ өөрөө улсын бүртгэлийн дугаар аван толтой гэрэлт хотоо ийм стандарт байж л унаа шүү дээ. Тэг чи энэ 100 гаруй км цагийн хурдлагч дуртай зүйлийг энийг унаад ингэж явж байгаа бэлтэж хэмтүүлээ. Амьсаа алдуулаа. Энэ өөрөө 0.24-өөс 4 кВт бол мохотын төрөлдөө ордог байхгүй юу? Тий. Таны энэ унж байгаа энэ зүйл чинь бол мохотын төрлөөс доод Английн тээврийн хэрэгслэг орцсон байна. Зах зээлийн аншаар бол энэ нэг 10-аас 15 сая төгрөгийн өнгөртөг бүхий. Одоо энэ цахилгаан мотоцикл байгаад байгаа. Энийг хүүхдүүдэд авч өгөөд ингээ хөдөлгөөнд оролцсон гэдэг бол маш том ажил. Маш олон хүүхдүүд гэмтэж авч байгаа. Тэгэхээр энийг бол одоо цагдаагийн байгууллагаас төр саатуулна. Тэгэхээр энэ мохотын төрлөөс давцсан Английн төрөл Босны гэж зарсан шүү дээ. Аваад 3 хоног үзүүлэлт юм гараарай. энэ чинь бол сураанууд нь шүү дээ. Шал өөр шүү дээ. Энэ чинь байк байхгүй юу? Та нар өөрсдөө техникийн бүх спецификийг үз тэгж байгаа дараа нь асуудал. Шоу яах вэ? Шоу яах вэ? Таны хүүхэд амь нас ирээд юм шүү дээ. Таны өөрөө ачлаа заяа. Хөө вишээ явахгүй шүү дээ. Таны хүний өвчин дэж болохгүй шүү дээ. Ялгаагүй бахан энэ чинь одоо хүүхдүүд эндээс олж аягүй их бэртээд байгаа шүү дээ. Та хүүхдтэй хайртай үздэй. Тэгвэл та нар энүүгээр явж байгаа тэр юу онцгсон хүмүүсийн талаар сонголтоо дахиад шүү дээ. Тэрийг яах юм? Ялгаагүй энэ чинь Тэрийг бариад аваач. Тэндээр харгаж байгаа уу? Өөр ачиж ирчихлээ. Вишээ өөрөө. Вишээ тусаад үрээ. Би өөрөө 9 ачихчих. Барин болохгүй. Хаана аваачих гэж байгаа? Хэдэн өрөө тарах гэж байгаа? Хаалын замын цагдаад Энэ хаалт энд байдаг. харин Тэгээ хэдэн өрөөр яа тарах нь? хаалын замын цагдаад явуулчих. Нашаа. За нийслэлийн хэмжээнд нийслэлийн засаг даргын А387-г захирамжлсан. За энэний хооронд 2 дугаар тээврийн хэрэгслийн яг хөдөлгөөнд оролцож байгаа байдал дээр нь хяналтыг тавьж байна. За тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлагын стандартаар нь хяналтыг тавьж байна. За хамгийн гол анхаарах ёстой зүйл нь манай эцэг эхчүүд хүүхдтэй ерөөсөө энэ Английн тээврийн хэрэгслийг унж хөдөлгөөнд оролцох нөхцөлөдлийн бий болгоод байна. Өөрсдөө худалдаж авч өгөөд байна. За зарим нь ингээ хайлтчлаа тавьж байгаад ирээд
Би хүүхдээ юу авч өгөх нь одоо танд ямар амаатай гэдгээр шаардлага эсэргүүцэж байна. Маш олон зүйлийг гаргаж байна. Та бүхнээс янзаарсан баг тий. За ингээд хүүхэд унж явж байгаад автосол төрчөж байгаа, бусдыг гэмтэж байгаа, өөрсдөө гэмтэж үлдэж байгаа. Энэ тохиолдол. Бид нэр энэ Монголын ирээдүйн болсон хүүхдээ аюулгүй санаад тавьж байгаа. Энэ бас ирээдүйд санаад тавьж байгаа. 2025 онд 17 настай, 15 настай 2-2 хүүхэд амь насаа алдсан. Үнэхээр харамсалтай.